Энэ цөлийг бол бид нэр туулах тэр сэтгэлийн хөвчээр л туулах юм байна. Тэгэхээр энэ би ч гэсэн одоо тэр 5000 км-ийг сэтгэлийн хөвчээр л туулдаг байхгүй. Тэр өдөр бол 104 км 48 хоног туулсан баг 5000 км. Миний одоо хамгийн холын зайг бол тэр. Тэгэхээр одоо энэ цөлийг ч гэсэн сэтгэлийн хөвчээр л туулна тэгээ. Энийг эзэн богд юу хийсэн гинэ эзэн богд Чингис хаан ингэж хэлсэн байгаа нэг биеийн хүчээр нэгийг дийлью. Сэтгэлийн хүчээр мянгыг дийлью. Тэгэхээр би тэр сэтгэлийнхээ мянгыг дийлдэг тэр сэтгэлийн хүчээр л одоо 5000 км 1000 км-ийг гүгээд туулаад идэм байх лээ. Тэгэхээр бид нар бас бүгдээрээ л энийг ингэ туулах юм байна. Гэхдээ энэ нэг ийм юм байгаа. Одоо бид нар энийг хийсний ач холбогдол юу юм бэ? Одоо хувь хүнд ямар ашигтай юм бэ лээ. Одоо бид нар улс оронд ч юм уу дэлхийд байгаль орчинд ингээд энэ COP17-д ийм ач холбогдолтой бас арга хэмжээ болж шүү дээ. Түүнээс гадна бидэнд өөрт хувь хүнд энийг туулснараа яа гэм бэ нэхэр энэ дотоод тэр сэтгэлийн хүч маань ихсдэм юм, сайжирдэм юм. Одоо тэр мянган сэтгэл туулдаг сэтгэлийн хүч чинь ингээд одоо хүн болгонд бол ингээд ер нь тэр нэг өвгдөл нь бол байж идэг. Гэхдээ тэр чинь одоо шууд одоо хэрэглэхээр алга ба шүү дээ. Бид нар шууд тэр мянган дийлдэг сэтгэл хүч одоо шууд бэлий хэрэглэх хүч байхгүй гоо шүү дээ. За нар бүгдээр бид нар байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг яаж олд юм бэ гэхээр бэрхшээлийг даван туулаад байхаар тэр хүчийг олчт юм. Тэр өнөөдөр энэ 90 хоног цөлөд ингээд аялал хийгээд энэ явах нь өөрөө бас бэрхшээл туулж шүү дээ. Энэ чинь том бэрхшээл шүү дээ. Энэ том бэрхшээлийг туулаад ирэхээр нөгөө сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн хат гэдэг юм чи илүү сайжирч байгаа. Сэтгэлийн хүч гэдэг юм чи. Тэгээ би одоо очив сэтгэлийн булчин гэдэг байна. Тэр төмөр өргөд байхаар биеийн булчин хөгждөг шүү дээ. Яг тэр шиг энэ сэтгэлийн булчин гэдэг юм чинь хөгждөг юм байна. Энэ яахаар хөгждөг юм бэ гэвэл энэ бэрхшээлийг даван туулаад хатуу бэрхшээл шүү дээ. Халуунд тэгээд тэр замд ингээд Улаанбаатараас нь говь алтай машинд суугаад явах чинь 1000 км ингээд бүкс өрдөөл хөл гар ингээд чилээд ядардаг шүү дээ. Тэр шиг хол газар явах мэдээж тэр ядрах юмуд гарч ирж шүү дээ. Тэр тэрийг туулах тусам бидний дотоод сэтгэлийн булчин хөгжих юм байна. Энийг замыг туулснараа. Тэгээд дотоод сэтгэлийн булчин маань хөгжчихөөр яах юм бэ гэхээр амьдрал дээр ямар ч асуудлыг ингээд туулах амархан болчтой юм. Амьдрал хэцүү юм байхгүй болчихно. Ямар ч бэрхшээл зовлон даван туулах тийм сэтгэлийн тэр Чингис хааны хэлсэн тэр хүч шүү дээ. Мянгыг дийлдэг сэтгэлийн хүч гэдэг шүү дээ. Сэтгэлийн хүчээр мянгыг дийлдэг гэдэг. Тэр мянгыг дийлдэг сэтгэлийн хүч маань хөгжих юм байна.